Сайн байцгаана уу хүмүүдэд үзэгчдээ. Чөлөөт ярилцлага эхлэж байна. 7 хоног бүрийн мегмар лав гарагийн 14 цагаас үзэгч та бүхэнд Монгол телевизийн Терминал 1 TV студиэс чөлөөт ярилцлага цувралаар тогтмол хүрдэг. За өчигдөр 6 дугаар сарын 1-ний өдөр Монгол улс 74 дахь жилдээ хүүхдийн баярыг тэмдэглэлээ. За өмнө нь бол одоо их хурсын баяр хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гэж явдаг байсан бол яг одоогийн байдлаар бол хүүхдийн баяр хэмээн нэрийдэж яг энэ утгаар тэмдэглэж байгаа. Тэгэхээр үүнтэй холбогдуулан бид хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн хунтай хүүхдийн эрх манай улсад хэрхэн хамгаалагдж байна, нөхцөл байдал ямар байна гэдэг сэдвийн дагуу ярилцахаар студид тавирлаа. Сайн байна уу? Урилга хүлээн авсанд баярлалаа. Сайн байна уу? Хүрсэнд баярлалаа. За өчигдөр таны хувьд одоо хүүхдийн баярыг гэр бүлийнхаа хүрээнд тэмдэглэсэн баха тийм ээ, баяр сайхан болж өнгөрөө. Тэгээд чирэг гэр бүлийн хүрээнд бол сайхан болсон. Тэгээд нийт ингээд хүүхд багчуудын асуудлыг харах юм бол бас одоо дийлэн одоо баярлах нь өчиг дутагдaltaй санагдаж байгаа. Тэгээд баяр ихээс илүүтэйгээр бид нэр энэ хүүхдүүдийн асуудлыг шийддэг шийдмээр байгаа юм ер нь бол. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн хувьд бол хүний эрхийн үндэсний комисс 25 дахь илтгэлээ улсын хурлд хүргүүлсэн. За тэгээ энэ жилийн илтгэлийг 6 бүлэг сэдвийн хүрээнд бэлтгэж хүний эрхийн асуудлаар шийдвэр гаргуулахаар 60 саналыг ирүүлсэн тухай хүний эрхийн үндэсний комиссийн дарга сүнжид танилцуулж холбогдох мэдээллүүдийг өгч байсан. Тэгэхээр энэ жилийн тухайд хүүхдийн эрхийн хэрэгжил, эрх хангагдах тухай асуудал ямар түвшинд явж байна? Сүүлийн үеийн тоо баримт статистикаас та бидэнд танилцуулахгүй юу? Тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссийн тухай хууль 20 онд шинжлэгдсэн. Тэгээд энэ хүрээнд бол одоо шинэ сонгон шалгуулалтын журмаар гишүүд бол томилогдсон байдаг. За тэгээд өнөөдрийн байдлаар ингээ харах юм бол нийтдээ одоо 7 гишүүн хүний эрхийн үндэсний комиссид ажиллаж байгаа. Тэгээд асуудал хариуцсан одоо тусгаалсан асуудал хариуцсан гишүүд бас 3 байна. Тэгээд бусд нь бол одоо ердийн буюу одоо бүх асуудал дээр бол одоо үйл ажиллагаа явуулах ийм одоо зохион байгуулалттай болсон. За тэгээд үүнээс гадна шинэ гишүүд бол яг дотроо бас зохион байгуулалт одоо хийсэн. Өөрөөр хэлбэл одоо нэг дагнах юм уу те. Тэгээ хариуцсан салбартай болсон шүү дээ тийм одоо зохион байгуулалтыг хийгээд тэгээд миний хувьд бол хүүхдийн эрхийн асуудлыг бол хариуцж байгаа. Тэгээд ингээд өнгөрсөн хугацаанд ингээд харах юм бол яг одоо энэ шинэ бүрэлдэхүүн бол энэ хүүхдийн эрхийн асуудал дээр бол их онцгой анхаарал хандуулж ирсэн. Тэгээд аль болох одоо яг тулгамдж байгаа энэ тодорхой энэ асуудлуудыг хөндөх ийм одоо зарчмыг бол баримтлсан. За тэгээд энэ хүрээнд харах юм бол хүүхдийн хамгаалуулах эрх, амьд явах эрх дээр бол бид нэр бас онцгой анхаарал хандуулсан юм байна гэж бол харж байгаа. За тэгээд 25 дахь илтгэл бол яг энэ хүүхд хамгааллын тогтолцооны ингээд нэгжүүдийн үйл ажиллагаанд бол дүн шинжилгээ хийж үнэлгээ өгсөн байна. За өнөөдөр Монгол улсад хүүхд хамгааллын тогтолцоог бол тодорхой хэмжээнд бол бий болгоцсон. Энэ бол одоо сайн хэрэг, ялангуяа эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр бол нэлээдгүй ажлыг бол хийгээд бас үр дүн гарсан гэж харж байгаа. За харамсалтай нь яг одоо хөрсөн дээр их юм бо тийм. Яг ингээ анхан шатны нэгж дээр ингээд энэ үйлчлэгнүүд нь бас бүрэн дүүрэн яг нөгөө хууль заасан утгаараа ингээд бүрэн хурж чадж гин үгүй бол бас учир дутагдaltaй байгаа юм. За тэгээд үндэсний статистикийн хорооноос энэ гаргаж байгаа ингээд тоон баримтуудыг бас бид харах юм бол өнөөдөр Монгол улс хүүхдүүдэд хамгаалж чадж гин үгүй гэдгийг бол бас харах юм боломжтой. Тэгээд яг энэ статистик дээр ингээ анхаарал татсан ингээд тоон баримтуудыг харах юм бол жишээ нь одоо гэмт хэргийн улмаас амнасаа алдж байгаа хүүхдийн тоо бол ингээд 21 оноос бол тогтмол ингээд дээшээ өссөн байгаа байхгүй. Тэгэхээр 2025 оны хувьд гэх юм бол 119 хүүхэд жишээ нь гэмт хэргийн улмаас амнасаа алдсан байна. За энэ нь болохоор өнгөрсөн жилийн 24 онд жишээл энэ тоо 111 байсан. Тэгэхээр нэг жилийн хугацаанд 8 хүүхэд одоо бас нэмж одоо амнаас алдсан юм одоо харамсмаар нэм тоо байгаа. За
зам тээврийн ослын улмаас бас амнаас алж байгаа хүүхэд тогтмол 50-аас дээш байгаа. Одоо 20 өнгөрсөн онд бол 54 хүүхэд жишээлбэл зам тээврийн ослын улмаас амнаас алдсан байдаг. За бэлгийн хүч хэрхэлний хохирогчулж байгаа хүүхдийн асуудал бас анхаарал татж байгаа. Энэ бол бүр одоо гамшигын хэмжээнд очсон гэж хэлж болохоор байгаа. Тэгээд 2025 онд бол 396 хүүхэд жишээлбэл бэлгийн хүч хэрхэлний хохирогчулсан. Яг энэ хэдийгээр өмнөх оноос ингээд тодорхой хэмжээгээр буурсан ч гэсэндээ өдөрт одоо бараг нэг хүүхэд бэлгийн хүч хэрхэлний хохирогчулж байна гэдэг бол энэ бол аимшигтай одоо. Тэгээ ингээд эргээд Монгол улсынхаа хүн амыг харахаар энэ өөрөө бас эмзэглэмээр байгаа байхгүй. 3.5 сая хүн амтай улсын хувьд өдөрт ингээд нэг хүүхэд ингээд бэлгийн хүч хэрхэлний хохирогчулна гэдэг бол үнэхээр эмзэглэмээр ийм тоолтой, ийм баримталтай. Тэгээд Монгол улсын 3.1-ийг өнөөдөр хүүхдүүд бүрдүүлж байна. Нийт хүн амын 36%-ийг тгээс 18 насны хүүхдүүд эзэлдэг шүү дээ. Тэгэхээр ингээ харах юм бол үнэхээр бид нэр хүүхдүүдэд хамгаалж чадж гэнэ үгүй гэдэг асуудал тавьж байгаа. Тэгэхээр хүүхд хөгжлийн асуудал бол бас тустай асуудал. Энэ дээр ч гэсэндээ бид нэр бол одоо анхаарлаа хандуулж энэ асуудлыг бол бас урагшлуулах, энийг засаж залруулах юм зөндөө байгаа. Тэгээ магадгүй энэ хүүхд хөгжлийн одоо асуудалд хамаарах энэ бүтц нэг чинь өөрөө бас бүрэн дүүрэн одоо хөгжөөгүй зохион хэмжээнд очоогүй улмаас магадгүй тэр байгууламжуудад тэр одоо салбарт тэр чиглэлээр их юм үү хүүхдүүд хохирох юм тохиолдлууд байгаа. Тэгэхээр энийг бол бид нэр ер нь бол цогцоор нь авч үзэх ёстой. Тэгээд энэ хүүхдийн асуудал гэдэг бол ер нь бид нэр ингээд нэг байгууллага юм уу эсвэл нэг яам ингээд нэг асуудал мэтэр ингэж харж болохгүй. Тэгэхээр бол энэ хүүхдийн хөгжих хэрэг, хүүхд хамгаалуулах хэрэг, энэ хүүхд амьд явах хэрэгтэй, хүүхд оролцох хэрэг гэдэг чинь бүгдээрээ маш олон салбарын огтлцолтой байдаг. Маш олон салбарын уялдаатай үйл ажиллагааны үр дүнд бүрэн дүүрэн хангагдчихдаг. Хамгаалагдчихдаг ийм л асуудал байгаа. Тэгэхээр энийг бол бид нар маш сайн ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд яг хуу ахис дэвшил гарч байгаа сайн боловч яг ингээд нөгөө үр дүнд суурилсан жишээлбэл бид нар үнэлгээ хийх юм бол энэ бол хангалттай байна. Бид нар өнөөдөр хүүхдүүдэд хамгаалж чадахгүй байна. Хүүхдүүдийнхаа ирээдүйг бид нар баталгаатай аюулгүй болгож чадахгүй байна л гэсэн ийм л одоо дүгнэлтийг хийж болохоор байгаа. За одоо би танаас асууж байгаа асуулт хит энгийн мэт боловчийг бас зайлшгүй дурдах хэвээр ийм мэдээлэл болов гэж бодож байна. Жишээлбэл Монгол Улс нэгдсэн үндэсний байгууллагад гишүүнээр хэлсээд хүний эрхийн талаарх одоо нэгдсэн үндэсний байгууллага болон төрөлцсөн байгууллагуудын олон улсын 30 гаруй гэрээнд нэгдэж үүрэг хүлээсэн байдаг. За энэ тухай одоо хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхд хамгааллын тухай гэх мэтчлэн маш олон зүйлсүүд дурддагдана л да. Яг өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт ямар байна гэж юу дүгнэх вэ? Хангалтгүй. Энийг бол би шууд хангалтгүй гэж хэлнэ. Монгол улс 92 онд арчилсан иргэний хүмүүнлэг нийгмийг байгуулна гэдэг зорилт бүхий шинэ үндсүүлээ баталсан. За энэ дээрээ бол хүний эрх хэрэгчлөөг бид нэр баталгаатай ханган нийлүүлнэ гэдэг ийм амлалт үүргийг бол иргэдийнхээ өмнө өгсөн байгаа. За хүүхд эрхийн конвенцэд нэгдэж орсон. За тэгээд өмнөөс хойш ингээ харах юм бол яг хүүхд эрхийн тухай хууль анх одоо 2016 онд баталсан. За хүүхд хамгааллын тухай хууль мөн адилхан баталсан. За сүүлд 2024 онд хүүхд хамгааллын тухай хуулиа бид нэр шинжилсэн найруулга нь бол баталсан. Тэгэхээр энэ шинжилсэн найруулгаар маш чухал одоо энэ хүүхд хамгаалалттай холбоотой заалтууд орсон боловч яг хөрсөн дээр бол жишээлбэл хэрэгжихгүй ийм одоо нөхцөл байдал байгаа байхгүй. Тэгэхээр яагаад энэ хэрэгжихгүй байгаа юм бэ гэхээр бас нэг хэд хэдэн шалтгаан байна. Тэгээд үндсэндээ бол хамгийн эхнийх нь бол бид нар энэ хандлага өөрчлөлмөр байна. Өнөөдөр ингээд харах юм бол бид нэр хүүхдийн асуудал дандаа хойш нь тавьдаг. Уг нь бол нөгөө түрүүн таны хэлдэг хүүхдийн эрхийн конвенц, зөв хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхд хамгааллын тухай хуулинд нөгөө хүүхэд нэгдүгээрт хүүхдийн дээд ашиг сонирхол нэн тэргүүнд байна гэд бид нар уг нь бол тунхаглаад энийгээ баталгааж үзсэн. Харамсалтай нь энийгээ бид нар одоо яг амьдрал дээр жишээлбэл одоо соёл болгож чадаагүй байхгүй. Тэгэл хүүхдийн асуудлыг ярихаар нөгөө эцэг эхийн өмч
юм шиг л бид нэр ер нь ханддаг шүү дээ. Миний хүүхэд оролцоогоо одоо миний хүүхдэд л хамааралгүй болвол энэ бол надад хамааралгүй гэдэг байдлаар явж ирж байгаа байхгүй. Тэгээ энэний үр дүнд бол одоо маш олон энэ асуудал бол үүсэж байгаа юм. Тэгэхээр бид нэр энэ хандлагын өөрчлөлтийг хийх хэрэгтэй нөгөө энэ зарчмаа хүүхэд нэгдүгээр гэдэг зарчмаа бүх төвшөндөө бүх салбарт энийг бол бид нар бүр ингээд одоо яг хууль болгомоор байгаа байхгүй. Ер нь одоо энэ соёл болгож ингэж чадах юм бол бид нэр энэ хүүхдийн асуудлыг те шийдэх одоо юм бас боломжтой болно. Тэгэл одоо асуудлын ингээд эрэмблэх тохиолдолд те бид нар хүүхдийн асуудлыг одоо орон нутагт жишээлбэл те бид нар сумын одоо сургууль те дотор байрны жишээлбэл өнөөдрийг хүртэл одоо модон жорлонд хүүхдүүдэд бийцүүлж байгаа байхгүй. Тэгээ одоо Монгол улсын цаг агаар уур амьсгалыг харах юм бол өвлийн үйлдвэрлэлд бол зарим газраараа тэ хасах 40 хүртэл хөөтөрдөг. Ийм үед жишээлбэл хүүхэд багчууд маань 6 нас 7 настай хүүхдүүд маань өнөөдрийг хүртэл модон жорлонд очиж ийм харанхуй тэ ийм одоо аюултай газар бийцэж штэ. Яг тэрнээс ахуулж байгаа. Тэгэхээр энэ бол жишээлбэл нөгөө хүүхэд нэгдүгээр гэдэг зарчим байна. Хэрэгжихгүй байгаа энэ л нэг маш том тод жишээ илэрлэг байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр энэ асуудлыг одоо арай өөр өнцгөөс хармаар байна. Тэгээд томчуудын эцэг их өмч гэж харах биш. Ингээд бие даас ирэх үүрэгтэй өөрийн гэсэн ертөнцтэй үзэл бодолтой юм хүн гэдэг бид нар байдлаар хандмаар байгаа байхгүй. Тэгээд хүүхдийн одоо эрхийн тухай хуулиар бид нэг эрхийг бас тодорхойлон онцолж өгсөн. Тэрний юу гэхээр нөгөө хүүхдийн оролцох хэрэг байхгүй. Тэгэхээр альва асуудалд хүүхдүүд өөрсдөө оролцож ээж шийдвэр гаргах юм бол нөгөө хүүхдийн хэрэгцээ шаардлага тийм яг жинхэнэ бодитоор тулгамж байгаа асуудлуудыг бид шийдэх юм боломжтой болно. Тэгээд дандаа өнөөдрийг хүртэл бид дандаа хүүхдүүдийн өмнөөс л шийдэд яваад байна шүү дээ. За одоо өнөөдөр ийм жишээлбэл 6 сарын 1-нд хүүхдийн баяр болж байгаа юм чинь бид нэр ийм юм хүүхдүүдтэй зохион байгуулнаа гэж шийдэж байгаа. Өөрсдөөс нь санал авах, оролцоог нь хангах зүйл дутмаг байна гэж үзэж байна. Тэгэхээр өөрсдийнх нь одоо оролцоог бид нар хангах шаардлагатай. Хүүхдүүдэд тулгамж байгаа асуудлуудыг хэн сайн мэдгүй бол хүүхдүүд өөрсдөө л мэддэг байхгүй. Тэгэхээр тэдний оролцоог хангах хэрэгтэй, тэдний дуу хоолой, тэдний үзэл бодлыг бид нэр сонсох хэрэгтэй байхгүй. Өнгөрсөн жил Монгол улсад нөгөө хүүхдийн байгууллага үүсч өгцөний 100 жилийн хойд боллоо. Тэгээд хүүхдүүд өнцөг булан бүрээс ирж төрийн ордонд хуралдлаа. Тэн дээр асуудлуудаа танилцууллаа, ярьлаа. Тэгээд эндээс нэг зүйл маш онцгой байсан. Тэр нь юу вэ гэхээр томчууд биднийг сонсооч гэж байгаа. Биднийг ерөөсөө сонсохгүй байна. Бидний юу хүсэж байгаа, бидний юу хэрэгтэй байгааг. Бидний нүдээр тулгамжаа асуудал юу гэдгийг ерөөсөө сонсохгүй байна. Дандаа бидний өмнөөс шийдэт байна. Тэгэхээр бид нэр бас энд оролцмоор байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол маш чухал. Тэгэхээр энэ альва шийдвэр гаргахдаа, альва ажил төлөвлөлтөө хэрвээ тэр нь хүүхдүүдэд нөлөөлөхөр байгаа бол хүүхдүүд рүү чиглэсэн бол тэр хүүхдүүдийн оролцоог хангасан. Олон улсад ч гэсэндээ өнгөрсөн онд бас нэг хуралд яваад оролцсон. Тэгээд энэ дээр ингээд юу ажиглагдсан бэ гэхээр ерөөсөө хүүхдүүдийн өмнөөс биш хүүхдүүдтэй хамт асуудлыг хэлцэж шийдвэр гаргахыг гэдэг. Тэгээд тэр хурлыг бол жишээлбэл хүүхдүүд өдөртөж явуулж байгаа. Одоо бид нэг хурал цуглаан семинар зохион байгуулдаг шүү дээ. Тэгээд нөгөө чиглүүлдэг панелистүүд тэгэл наадамчуудтай. Тэнд бол жишээлбэл өөр ийм туршлагыг сайн туршлагыг үзүүлж байгаа. Хүүхдүүд өөрсдөө ярьж, өөрсдөө нөгөө чиглүүлж, өөрсдөө асуултыг асууж. Тэгэхээр энэ өөр айгүй зүг байна л да. Тэгэхээр олон улсын чиг хадгалагч тийшээ явж байна. Монгол улс ч гэсэндээ өнөөдөр хүүхдүүд маань энийг хэлж байна. Тэгэхээр цаашдаа бид нар энийг бол маш сайн анхаарад явах ёстой. Тэгээд энэ хүүхдүүдийн оролцоо, хүүхдүүдийн хэлж байгаа зүйлийг бид нэртэй үнцэнтэй болох хэрэгтэй. Ач холбогдол өгөх ёстой. Тэгэл энэ хүүхдүүдийн юугаа мэддэг гэсэн ийм байдлаа биш. Энийг ийм асуудал. Дээрэс нь нэг зүйлийг бол бид нэр бас маш сайн ойлгож ер нь энэ хандлагаа өөрчлөх шаардлагатай гэвэл энэ хүний өөрийн хэлтв. Ерөөсөө л нөгөө өөрийн хүүхдэл бол нөгөө асуудлыг ингээд анхаардаг, шийддэг юм биш. Хүний өөрийн хэлтв. Насан турсан хүмүүр өнөөдөр хүүхдийн өөрөг хүлээгч гэдгийг бид нар маш сайн ухамсарламаар байгаа байхгүй. Тэ зөвхөн өөрийнхөө хүүхдийн асуудал биш. Ер нь энэ хүүхдүүд гэдэг чинь Монгол улсын ирээдүй байхгүй. Тэгэхээр хүний өөрийн хэлтвээ бид нэр хүндлэх ёстой, сонсох ёстой. Хүний өөрийн хэлтвээ бид нэр хүүхдүүдэд хайрлах ёстой байхгүй, хамгаалах ёстой. Урьдчилан сэргийлэх ёстой.
Тэгэхээр ер нь бол энэ нэг том хандлагын өөрчлөлтийг бол бид нэр хийжээж энэ үр дүн гаргах юм шиг байгаа. Яг одоо энэ асуудлууд бодиттой шийдэгдэн энэ хуулиар бид нэр энэ одоо шинжилээд баталсан энэ хуулиар ингээд тавьсан байгаа энэ заалтууд маань хэрэгжих байхгүй. За дараагийн нэг асуудал бол энэ би бол ингэж хараад байгаа. Төсөв гэж хараад байгаа. Тэгээ Өнөөдрийн үндэсний комиссаас яг энэ хүүхдийн асуудлаар ингээл хяналт шалгалт хийгээл байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаал орон нутгаар ингээл явж байхад бол нэг зүйл ажиглагдаж байгаа. Тэр нь юу вэ гэхээр одоо жишээлбэл дотор байрлал оронготой тэнд одоо ингээд тавьсан байгаа тавилга тоног төхөөрөмж төр. Бүгдээр энэ гадны байгууллагын логот. Өөрөөр хэлбэл нөгөө олон улсын байгууллага, олон улсын төсөл хөтөлбөртэй иргэний нийгмийн байгууллагуудын санхүүжилтээр л бид нар өнөөдөр хүүхдүүдийнхаа нөгөө сайн сайхан орчныг бид нар бүрдүүлээд байна шүү дээ. Тэгээд тэндээс хараад хамааралтай. Төсөл хөтөлбөр нь дууслаа тэгэл байхгүй. Тэгэхээр нэг үйл ажиллагаа энэ альва нөгөө үйлчлэгээч ер нь доктортой байж үр дүнгөө. Тэгээ зөвхөн одоо ингээд төсөл хэрэгжих хугацаанд байгаад байхгүй болчих юм бол чигээр ямар ч хэрэггүй. Тэгээд нөгөө талаасаа бас бид нар бодох юм бол ер нь энэ хүүхдүүдэд бид нар ирээдүй шүү дээ тийм. Манай улсын одоо ирээдүй тусгаар тогтолтын баталгаа. Тэгээ энэ хүүхдүүдэд бид нөгөө хөрөнгө өрөөсө зарахгүй байхгүй. Тэгэхээр хөрөнгө зарахгүйгээр өнөөдөр бид нар хүүхдүүдэд хөгжүүлнэ, хүүхдүүдэд хамгаална гэдэг бол боломжгүй асуудал байна. Орон нутаг зүгээр тухайлбал нэг жишээ хэлэхдээ нөгөө хүүхд хөгжил хамгааллын газрын жишээлбэл машин байхгүй. Тэнд суманд яралтай хүүхэд хамгаалалт шаардлагатай гэдэг тийш явъя гэх машин байхгүй. Тэгэхээр чи бид нар энэ үйлчлэгийг яаж төрөм шуурхай үзүүлэх юм бэ? Яаж тэр хүүхдэд бид нар хамгаалах юм бэ? Тэгэхээр энэ бүгд жирөөсөл нэг төсөв санхүүтэй холбоотой байгаад байгаа байхгүй. Тэгэхээр төсөв хөрөнгө зарахгүйгээр бид нар энэ хүүхд хамгааллын ажлыг урагшлуулна, эсвэл үр дүн гаргана гэж бодлоо гэдэг. Тэгээд тэнд ажиллаж байгаа хүмүүс нь ч гэсэндээ ер нь бол хэлж байгаа байхгүй. Биднэрт ерөөсөө энэ төсөв нь хөрөлцдөг. Цалин нь бас хангалттай биш. Одоо жишээлбэл 2024 оны хуулийн шинжилсэн найруулгаар уг нь айгүй зөв ингээд бүтцийг бий болгосон. Тэр нь юу вэ гэхээр хамгийн анхны шатн дээр нөгөө хүүхдийн эрсдэлтэй нөхцөлд байгаа хэсэгтэр нь үнэлгээ өгдөг. Тэгээ гэмтэр үзүүлэлтээс урьдчилан сэргийлэх, эрсдэл нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх энэ чиглэлээр хэрэгжүүлэх, гэр бүл хүүхдийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан гэдэг бий болгосон байхгүй. Тэгээ энэ бол аюул чухал ач холбогдолтой. Ерөөсөө анхны шатн дээр нь илрүүлэл холбогдох газар нь одоо холбож өгдөг, зуучилдаг, хүүхдэд хамгаалдаг юм байхгүй. Гэтэл тэр хүмүүс одоо өнөөдрийн байдлаар бол 60 хүний ингээд одоо дутагдaltaй, хүний нөөцийн дутагдaltaй тэнд очиж ажиллах хүн байхгүй. Тэгээ яагаад энэ байгаа юм бэ гэсэн чинь нөгөө цалин хангамж байхгүй, ажиллах орчин нөхцөл байхгүй. Тэгээд нөгөө аюулгүй байдлын баталгаан байхгүй. Тэгээд цалин хэд юм бэ гэхээр нэг сая орчим төгрөг байгаа. Тэгээд яг тэр нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтны зөрөө шилэл бараг сая орчим төгрөг байгаа. Дээрээс нь нөгөө ажиллах орчин нөхцөл байхгүй, баталгаа байхгүй. Тэгэл орой өдөш нөгөө айл өрхүүдээр те ялангуяа одоо орон нутагт эсвэл гэр хорооллоор явахаар тэгэл нөгөө охтоо хөлж хүмүүс таранхууд явна, алдлага дүртэн, занл хил дүртэн, нохоон дуулна, хазуулна, тэгээ цухтаана гэл энэ бүхэн шийдэгдэг. Тэгээд өнгөрсөн онд 2025 оны сарын 1-ээс тэр хүмүүс ажиллаа эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл үргээ хэрэгжүүлж ирсэн. Тэгээд 172 хүн жишээлбэл ажлаас гарсан байгаа байхгүй. Тэгээ яагаад гарсан бэ гэхээр нөгөө цалин баг, ажлын орчин нөхцөл байхгүй. Нөгөө аюулгүй байдлын баталгаа байхгүй. Тэгээ өнөөдрийн байдлаар 60 хүн дутагдaltaй. Тэгээ 831 хүн өнөөдөр ажиллах хэрэгтэй байгаас ланз байдлаа хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бид нэр бас эргэж харах хэрэгтэй. Энэ чинь шууд нөгөө өнгөтэй байхгүй. Хэдчнээ сэтгэлтэй байсан ч гэсэндээ хэрвээ бид нэр тэр орчин нөхцөлийг бүрдүүлчихгүй бол тэр хүмүүс ч ажиллахгүй. Дээрээс нь бид нар чинь тогтмол тэр хүмүүсийг бэлтгэх хэрэгтэй. Нөгөө энэ чинь хүүхдэд ажиллана гэж маш нарийн ажил байгаа байхгүй. Тэгээ мэдрэмж шаардсан, ур чадвар шаардсан, нөгөө хүүхдийн сэтгэл зүг ойлгох. За энэ орчныг ингээд дүү ингээд үнэлж, зөв үнэлж ингээд одоо үнэлгээ өгдөг тийм. Тэгэхээр эдрийг бид нар сайн тогтмол бэлтгэх хэрэгтэй.
Тэгээд сургалт жишээлбэл явуулахад тэр чинь хүн өрн навчран анги танхимтай бэлдэн хэрэглэх түн өдр тэгэл энэ бүхэн чинь бас зардалтай байгаа байхгүй. Тэгэл сургалтын дэр болго хамрагдаж чадахгүй. Тэгээд төсвөөс хамааралтай ингэ байдаг. Тэгээ одоо ингээд сүүлийн бас ингээд шийдвэрүүдийг харахаар жишээлбэл өнгөрсөн онд жишээлбэл бүгдээрээ л энэний одоо бас гэрч болсон тэрний юу гэх юм 9% орон тог тансан. Тэгээд энэ хэмжээгээр төсөв тансан асуудал байна. Тэгээд хүүхд хамгааллын энэ одоо зардал тэгээд энэ хүний нөөцийг багасгах гэдэг чинь өөрөө хэрэгэд нөгөө тэр хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй байдал тавьж байгаа. Хүүхд хамгааллын нөгөө 108 төв байгаа шүү дээ. Өнгөрсөн онд жишээлбэл тэр энэ нөгөө төсвийн хязгаарлалтаас болоод 5 хүн жишээлбэл ажлаа одоо ажлаас чөлөөлөгдсөн байгаа. Энэ мэтлэн ийм асуудлууд бол ингээд шууд төсөвтэй холбоотойгоор ингээд хумигдаж хязгаарлагдаж байгаа. Энэ хэмжээгээр л цаана хүүхдүүд хохирох энэ одоо нөхцөл эрсдлийг бий болгож байгаа. Тэгээ энэ бүгдийг бид нэр бас маш сайн ойлгох хэрэгтэй юм. За дараагийн уучлаарай нэг асуулт байна. Одоо Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүд бол 6 жилээр томилогддог. 20 онд томилогдоод энэ жилээр одоо дуусар болоод шинээр гишүүд томилогдохгүй явж байна. Тэгэхээр 6 жилийн хугацаанд хэм Хүний эрхийн үндэсний комисс хүүхдтэй холбоотой хүний эрх зөрчигдсөн, хүүхдийн эрх зөрчигдсөн хичнээн кейсүүд бүртгэгдэв. Нэгдүгээрт, хоёрдугаар асуудал одоо нийт төсвийн бүрдүүлэлтийг харах юм бол яг хүүхд рүү чиглэсэн хөрөнгө оруулалт төсвийн ерөнхийд орчим хувийг эзэлж байна. Жишээлбэл боловсролын салбарт гэх юм уу одоо зарцуулж байгаа, батлаж байгаа төсвийг харах юм бол олон улсын дунджаас хэд доогуур үнэлгээтэй ингээ гардаг шүү дээ Монгол улсын хувьд бол. Тэгэхээр яг энэ хоёр дээр тодорхой статистик хэлбэл ямар үзүүлэлттэй байна вэ? Яг хоо өнгөрсөн онд хүүхд хамгааллын зардалт бол 16 орчим тэрбум төгрөг баталсан байна. За энэ жил бол нэг 25 тэрбум гэж байгаа. Тэгэхээр яг хөө нэмэгдэж байна. Тэгвэл яг нөгөө ажлын объемыг харах юм бол хэмжээ харах юм бол хангалтгүй. Тэгээ энэ бол айгүй бага мөнгө байгаа байхгүй. Тэгээд хэдүүлдэ ингээд яг ингээ харах юм бол нөгөө одоо энэ чинь 20 тэрбум төгрөг чинь бол нэг хөвшүүлсэн байгаа байхгүй. Тэгээ өөр ингээ хөрөнгө оруулалт жишээлбэл энэ зардлуудыг харах юм бол маш өндөр байгаа. Одоо жишээлбэл сумын ой тэмдэглэх зардал тийм үү. Тэгээд тэнд нөгөө хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр жишээлбэл баталсан төсөв гэж харах юм бол байхгүй. Орон нутаг болгон одоо хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлтөө байгаа. Тэгэхээр өнгөрсөн онд жишээлбэл тэр зөвлөл 21 аймгаас 19 аймаг жишээл төлөвлөгөө баталсан байна. Тэр төлөвлөгөө баталсан аймагудаас 2 аймгийн жишээл төсөв баталсан байна. Хүүхдэд зориулсан төсөв. Нэг нь 200 гаруй сая төгрөг, нэг нь 20 сая төгрөг баталсан. 21 аймгаас 2 хон. Тэгэхээр чи нөгөө төлөвлөгөө батлаад хэрвээ төсвийг баталж өгөхгүй бол тэр чинь эргэчих юм уу эргэчихгүй юм гэдэг асуудал юм. Тэгэхээр төсөв бол үнэхээр хангалттай. Яг хүүхд хамгаалал. За тэгээд одоо энэ шинэ нөгөө хууль одоо хэрэгжиж явж штэ нөгөө хүүхд хамгааллын тухай хуулийн шинжилгээ хариулах гэдэг. Энтэй холбоотой бас маш чухал нэг заалт байдаг. Тэр нь юу вэ гэхээр хуулийн этгээд болгон хүүхд хамгааллын бодлоготой байна гэсэн байна. Тэгэхээр энэ бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг цалингийнхаа нийт одоо цалингийн сангийн 1% тэмцэх хэмжээний мөнгийг баталж зарцуулна гэдэг ийм хуулийн зардал байна. Тэгээд тэр нь өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй явж байгаа. Яагаад хэрэгжихгүй байгаа юм бэ гэсэн чинь өнөөдөр сангийн яам дээр жишээлбэл яг энэ зардлын ангиллал байхгүйгаас болоод хэрэгжээгүй байгаа. Тэгээд хүүхдийн төлөө үндэсний зөвлөл сая энэ 3 сарын 5-нд анхны хурлаа хийхдээ одоо та бас санаж байгаа бол ерөнхий сайд замдан шатар сангийн сайд дүүрэг үүсэх. Наадхаа шийд. Энэ зардлыг гаргах тэр нөхцөл боломжийг бүрдүүлэгдгийг хэлж байна. Тэгэхээр одоо бол тэр нь хийгдэх байх гэж харж байна. Тэрийг бол бид нэр хүлээж байна. Тэр өөрөө маш чухал байхгүй. Одоо жишээлбэл бидний энэ уулуурхан компанид сая энэ харамсалтай хэрэг гарлаа штэ. Би бас дотроо бодоол байгаа байхгүй. Хэрвээ тэр уулуурхан компани хүүхд хамгааллын бодлогоо батлаад тэр ажилтан алба хаагчтай хүүхдийн гэртээ харах хүн байхгүй байгаад хүүхдийг ажил дээр аваад ирсэн бол нөгөө хүүхдийн өрөө байдаг.
ажиллаад тэнцэн хүүхдийн аюулгүй хяналтанд байсан бол өнөөдөр ийм ост гарахгүй байсан. 3 жилийн өмнөөс л бид нэр энийг сурчлал яваад байгаа байхгүй юу? Байгууллага болгон те өөрийн гэсэн хүүхд хамгааллын бодлоготой байна. Цалингийнхаа цалингийн нэг хувьтай тэмцэх хэмжээний мөнгөөр санхүүжүүлнэ, зарцуулнаа. Өрөөтөө болоо. Өнөөдөр бид нэр төрийн ордон хүртэл нөгөө хүүхд өрөөтэй шүү дээ. Тэгээд тэнд одоо парламентд ажиллаж байгаа, засгийн газарт ажиллаж байгаа, магадгүй эрхлэгчийн намын газарт ажиллаж байгаа аль багч те хүүхд нь харахунгүй байх юм бол хүүхдэд хамт ажил дээр авчираад хүүхдийг хардаг тэр өрөөнд байрлуулж. Тэгэхээр энэ өөрөө айгүй чухал одоо ийм ач холбогдолтой ийм хуулийн заалт болж өнөөдрийг хүртэл бас хэрэгжихгүй яваал өнөөдөр хүүхдүүд бас эрсдэж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бид нэр бодгол хэрэгтэй. Тэгээд энэ дээр бид нэр жишээлбэл одоо тэр санхүүжилттэй холбоотой асуудал бас яригдж байгаа байхгүй. Тэгээд яагаад энийг байгууллагууд бас зарцуулахгүй байна гэхээр энэ нөгөө байгууллага хоорондын уялдаа холбоотой. Байгууллагууд нөгөө нэг хувийг ингээд зарцуулангууд нөгөө сангийн яамнаас тэр ангиллын бий болохгүй учраас энэ нэрийг зөрчилд ороод байгаа байхгүй. Яагаад тэгэхээр нөгөө төсвийн тухай хууль заасан ангил байхгүй тэр ангилд ороогүй хөрөнгө зарцуулсан бол энэ өөрөөр зөрчил болоод байгаа. Тэгэхээр энийг бид нэр өөрчлөх хэрэгтэй. Тэгээ энэ мэтлэн ингээд ийм асуудлууд бол байгаа юм. Тэгээд энэ санхүүжилт бол яг энэ хүүхд хамгаалалттай холбоотой бол ийм л байна. Энэ бол хангалттай хэмжээнд бол биш. Хүний эрхийн үндэсний комиссаас зөвлөмжийг гаргадаг. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд гарсан зөвлөмжүүдэд эзлэж байсан одоо салбаруудыг ангилах юм бол аль салбартай холбоотой кейсүүд ер нь дийлэнх хөрийг эзэлж байсан бэ? Яг хоо нөгөө хурдан морины нөгөө уралдаанч хүүхдийн асуудал энэ ч одоо сүүлийн 2 жил бол бид нар бол тогтмол шаардлага өргүүлж байна. Хоригдсон хугацаанд насан турш үнээр тийм яг хоо тэр чин уралдаан бол насан турш хүн бол унаад уралдах боломжтой байгаа. Яг энэ хоригдсон хугацаанд насан туршгүй үнээр уралдуулах юм бол энэ зөрчил байхгүй. Тэгэхээр энэ жил ихэд бид нар он гараад 3 шаардлагыг 3 аймгийн засаг дарагт явуулсан. Өөрөөр хэлбэл нөгөө хоригдсон хугацаанд насан туршгүй үнээр морь онц уралдуулсан юм гэсэн үг аахгүй. Тэгэхээр ер нь бид нар яг энэ урдан морь ундаг хүүхдүүдтэй холбоотой шаардлагыг бол хамгийн их явуулсан байна. Тэгээд зөвлөмжийг ч гэсэн бид нар тогтмол одоо өрн дулаан цаг ирээд наадам баяр эхлэхийн үйлрэлт бол бид нар урьдчилж тогтмол зөвлөмж явуулдаг. Аймаг болгон руу явуулж байгаа. За мэдээж хэрэг хүүхд унж бэртгэээс урьдчилан сэргийлэх тэгээд тэр аюулгүй байдлын баталгааг хангах энэ чиглэлээр. За тэгээ мэдээж хэрэг энэ хүүхдтэй холбоотой энэ хамгийн их бас гомдол ирдэг асуудал бол энэ нөгөө боловсролын байгууллагатай холбоотой бас байгаа. Үүдийн дээрлэгт ялангуяа одоо сүүлийн үед нэмэгдэж байна. За тэгээд нөгөө сурч боловсрох хэрэгтэй холбоотой байна. За тэгээд дотуур байртай холбоотой байна. За хүүхдийн тэтгэмжтэй холбоотой бас гомдлууд бол нэлээдгүй ирж байна. Тэгээд яг нарийн тоо гэвэ хэлэх юм бол одоо энэ дээр сүүлийн одоо 10 жилийн хугацаанд бол хүүхдийн эрхтэй холбоотой 526 гомдол ирсэн байна. Тэгээд яг хаа тухай бүр нь бол бид нэр шалгах ажиллагаа явуулна, илтгэлтэй оруулна, зөвлөмж болгоод тухайн байгууллага руу явуулна, шаардлага болгоод бас холбогдох байгууллагууд руу явуулна. Улсын хурлд илтгэлийг танилцуулахаас гадна зөвлөмжийг тухайн байгууллагуудад хүргэнэ гэж та хэллээ. Тэгэхээр зөвлөмж хүргэхийн ар дээр хяналт бөгөөд тэр хариуцлага хэрэгжилтийн асуудлыг хэн хариуцах ёстой вэ? Яг хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуулийн шинжилсэн найруулгаар нэг чухал өөрчлөлт орсон. Тэр нь юу вэ гэхээр комиссийн гишүүний зөвлөмж шаардлагыг хүлээж авсан байгууллага алтан тушаалтан заавал биелүүлэх үүргийг хүлээсэн байхгүй юу? Үүргэжүүлсэн. За хэрвээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тухайн алтан тушаалтан эсвэл одоо аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах алтан тушаалтныг ажилласан чөлөөлөх үндэслэл болно гэж заагаад байна. Энэ бол маш том зөвшөөрөл болж гисэн. Яг хуу зарим тохиолдлууд бол байгаа. Одоо зөвлөмж шаардлагыг хугацаанд нь уучлаарай биелүүлээгүй.
Яг энэ юутай холбоотой юм бэ гэхээр иргэд нөгөө төсөвтэй холбоотой байна. Тэгээд энэ дээр бид нэр бас нөгөө байгууллага хоорондын уялдаагаар хийж өгмөр байгаа байхгүй. Нөгөө төсөв маань яадаг вэ гэхээр өмнөх он батлагддаг. Тэгээд дараа онд нэрээ манахаас зөвлөмж шаардлага явуулсан. Тэр нь одоо жишээлбэл юу гэдэг шууд хөрөнгө оруулалттай холбоотой байх юм бол тухайн жилдээ хэрэгжих боломжгүй болоод байна шүү дээ. Тухайн жилдээ хэрэгжих боломжгүй болоод байгаа. Яг хэрэгжүүлдэг байгууллагууд байна. Тэгэнгүүт нөгөө аудитаас очоод акт тавьчихдаг. Тэгэхээр эн чинь өөрөө нөгөө нэг төрийн байгууллагуудын уялдаа холбоо байхгүй болчихдог байхгүй. Тэгэхээр хүний эрх үндэсний комиссийн айн гишүүний одоо шаардлагаар жишээлбэл хариуцлага тооцож байна гэдэг бол ахиц дэвшил байхгүй. Одоо ажлаас чөлөөсөн тохиолдлууд байгаа. Ялангуяа энэ хүүхд хамгааллын салбарт бол одоо нэг агентлагийн нэгжийн даргыг бол жишээлбэл чөлөөсөн. Тэгэхээр хуулиар хүлээсэн хүүхд хамгаалагчийн үүргээ зохих төвшөнд нь хийгээгүй. Алдаа гаргасан гэдэг. Тэгээд манай гишүүний одоо шаардлагыг үндэслээд ажлаас нь чөлөөсөн тохиолдлууд байна. Яг ахиц байгаа. Энэ бол ингээд хуулийн юм. Гэхдээ түрүүний нөгөө хэлдэг нэг ийм асуудал байгаа нь төсөв ялангуяа. Тэр яг магадгүй нөгөө нэг сэтгэл айлсгал одоо нөгөө нэг хичээл зүтгэл байхад болно гэдэг энэ чинь бас биш юм байгаа байхгүй. Бодит амьдрал дээр жишээлбэл бид нэр хараад чинь боломжгүй. Одоо жишээлбэл нөгөө камержуулдаг гэхтээ төсөв байхгүй хаанаасаа тэр хүмүүс болгоно. Хувьяасаа гаргалтай. Төрийн л ажил уу. Тэгэхээр хангалт болон суур баазын хувьд ач холбогдлыг маш одоо өндрөөр тавьж заавалчгүй тэр төсвийг батлах, суулгах шаардлагатай болж байна тийм ээ. Дахиад нэг энэ жилийн тухайд бас одоо сайн мэдээ гэх юм бол ер нь бол хүний эрхийн үндэсний комиссаас нэрүүдэн шүүлттэй холбоотой асуудлуудыг ер нь их сайн гаргаж ирж тавьж энэ дээр их онцгой анхаарал хандуулдаг. Тэгэхээр энэ жилийн тухайд бол ялангуяа гэр бүл хүүхдийн дагнсан шүүх байгуулагдахаар бэлтгэл ажил хангагдаад судалгаанууд хийгдээд явж байгаа гэсэн нэг юм сайн мэдээ байна. Тэгэхээр энэ ажлын үр дүн ямар байна гэж харах бай. Өөрөөр хэлбэл энэ дээр юг бид бүхэн харахаар байна гэхээр насан туршаагүй хүүхдийг одоо байцаахтаа насанд хүрэх чидтэй адил орчинд адил одоо арга барилаар байцаадаг гих мэтчлийн асуудлууд бол үүсдэг шүү дээ. Тэгэхээр яг энэ гэр бүл хүүхдийн дагнсан шүүхийн асуудлаар бас сүүлийн үеийн мэдээлэл ахиц дэвшил юу байна гэж бас асуумаар байна. Тэгэхээр өнгөрсөн онд Монгол улс хүүхэд гэр бүлийн шүүхээ байгуулсан. Тэгэхээр бол энэ бол маш том ахиц дэвшил. Энэ бол одоо нөгөө хэрэгжүүлдэг ажиллагаа хүүхдэд ээлтэй болохын одоо нөхцөл суурин тавигдчихэж байна шүү дээ. Тэгэхээр яг одоогийн байдлаар бол гэр бүлийн хэрэг шүүхэд янаа шийдвэрлэх тухай хуулийн төсөл боловсруулагдаад явж байна. Ажлын эсхүүд нь маш эрчимтэй ажиллаж байна. Хүний эрхийн үндэсний комиссаас ч гэсэндээ энэ ажлын хэсэгт бол ороод ажиллаж байгаа. Өөртөө санал зөвлөмжөө өгөөж явж байна. За тэгээд ямар ч байсан Монгол улс энэ хүүхэд гэр бүлийн шүүхтэй болно. Тэгээд тэр шүүхтэр одоо ашигладаг гэр бүлийн маргааныг янаа шийдвэрлэх ажиллагаа одоо суур зарчим жишээлбэл нөгөө хүүхэд нэгдүгээрт буюу хүүхдийн дээд ашиг сонирхол гэдэг энэ хуулиндаа ингээд тусгаад өгсөн. Ийм зорилготой ийм процессын хууль одоо ингээд боловсруулагдаж явж байгаа гэдэг бол өөрөө ахиц том дэвшил. Яг манай улсын хувьд яг эрх зүйн орчны хувьд бол ингээд бас ахиц дэвшил хийж байгаа энийг алхам л та. Тэгэхээр бидний зүгээс бол нэг маш одоо баяртайгаар хүлээж авч байгаа. Тэгэхдээ эргээд бид нэг зүйлийг дахиад одоо сануулад байгаа. Тэр нь юу гэхээр нөгөө одоо хүүхд хамгааллын тухай хуулийн шинжилсэн хариулгыг баталдаг шиг яг хэрэгжүүлэх гэхээр нөгөө мөнгө төсөвтэй холбоотойгоор жишээлбэл боловсон хүчтэй холбоотойгоор ингээд нөгөөдг нь бүрэн дүр хэрэгжихгүй юм нөхцөл байдал үүсэх гэдэг. Тэгэхээр одоогийн практик дээр ч гэсэн иргэний иргэн шүүхүүд бол байргүй түрээсийн байранд тийм ээ одоо зай талбайн хувьд бол стандартын бусаар үйл ажиллагаагаа явуулж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо нэмээд шүүх байгуулах асуудал дээр мөн л энэ асуудалтай нүр тулж байна. Энэ асуудал яригдж байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар бол нийслэлийн гэр бүлийн шүүх бол байгуулагдсан байна. Нийслэлийн гэр бүл хүүхдийн дав залтгчны шүүх байгуулагдсан байна. Тэгээд зөвхөн одоо нийслэлийн хэрэгүүдийн шүүхээр орж шийдэгдэхээр ийм харьяалал байгаад байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө иргэдээс хүүхдээ эрх зөрчигдөж байгаа асуудал болж байна шүү дээ. Орон нутгийнхан бол эрдэнэ шүүхээр гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар нэг өнөөдөр бас яг нөгөө та дөрөв хэллээ л дээ. Нөгөө насан турш хүүхэд хоёрыг яг л адилхан хэмжээнд л үздэг байгаа байхгүй.
24 тэлтгэлээр хүний эрхийн үндэсний комиссийн хүндсэн нэг чухал асуудал бол ерөөсөө яг энэ. Нөгөө хохирогч хүүхэд жишээлбэл яг тухайлбал бүх бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхэд өнөөдөр хэрэгээ шийдвэрлэх гэж ямар их шат дамжлага, ямар их дарамт, ямар их нөгөө сэтгэлийн шархын одоо ингээд дахин сэргээдэг энэ үе шатыг дамжиж асуудлаа шийдвэрлэж байгаа юм байна гэдэг. Тэгэхээр бидний гол үндсэн бол ерөөсөө насан туршаагүй хохирогч бол дахиж хохирох ёсгүй маа. Энэ бол нэг олон улсын байгууллагын зүгээс ч өгж байгаа зөвлөмж шаардлага тавьж байгаа шаардлага бидний зүгээс ч гэсэндээ энэ одоо зөвлөмж шаардлагыг бол тавьж байгаа. Гэхдээ тэргүй сэтгэл зүйн амар гэмтсэн байгаа хүүхэд байгаа байхгүй. Тэгээд тэрийг болохоор жишээлбэл нөгөө мөрдөгчтэй тэгээд өмгөөлөгчд дээрээс нь шүүхийн шинжилгээний одоо шинжээчд прокурор шүүх гэдгээл байн давтан ярьж асуунагдаг бол өөрөө одоо маш том нөгөө дахин хохирох энэ одоо эрсдэл нөхцөлийг бүрдүүлж байгаа байхгүй. Дээрээс нь одоо юу гэдгийг 2-3 удаа тайлбар мэдээлэл авах. Мөрдөгч одоо байнга солигдох тий. Дээрээс нь нөгөө эсрэг хүйсийн мөрдөгч жишээлбэл нэрийг мөрдөж ажиллана гэдэг бол өөрөө маш том дарамт айдсыг л бий болгоод байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол бид нэр хөндөж гаргаж тавьсан. Яг хуу тодорхой хэмжээнд бол үр дүн гарч байгаа. Өөрөөр хэлбэл цагдаагийн ерөнхий газраас нөгөө бэлгийн хүчирхийлэлтийн хохирогч хүүхдийн одоо хэргийг бол эмэгтэй мөрдөгч мөрдөнө гэдэг. Зааж өгсөн үү? Тий, одоо эн чинь улсын хэмжээнд бол одоо 50 гаруй мөрдөгч жишээлбэл эмэгтэй мөрдөгч ажиллаж байна. Дээрээс нь нөгөө асуултын насанд нь тохирсон. Нөгөө онцлогт нь тохирсон. Хөгжлийнхэн төвшөнд нь тохирсон байдлаар асуух. Энэ зөвлөмж энэ одоо жишг асуултын гарын авлагууд гараад өнөөдөр тараагдсан явж байна. Тэгээ өмнө нь бол ерөөсөө яг насан турш хүнээс асуудаг асуултыг тэр насан туршаагүй жишээл 10 настай хүүхдээс асууж байгаа байхгүй. Тэгэхээр энэ ч өөрөө маш том одоо хүүхд эрхийн зөрчил байгаа байхгүй. Энэ жишээлбэл одоо цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албаны хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хилцээс гэж байдаг тийм ээ. Тэгэхээр зөвхөн энэ хилцсийн хувьд бол одоо бүх дүүргүүдээр ч юм орон нутгуудаар яваад энэ хүүхдийн эсрэг үлдгэсэн гэмт хэрэг дээр ажиллаж байцаалт авах боломжгүй байдаг тийм. Тэгэхээр одоо энэ бүрэлдэхүүн байгууллагуудад бүгдэнд нь зөвлөмжийг хүргүүлж ажиллаж байгаа гэсэн үг үү? Тий. Одоо өөрөөр хэлбэл хүний эрхийн үндэсний комиссийн одоо 24 дэх илтгэлийг хэлэлцээд улсын хурлын тогтоол гарсан. Тэгээд хүүхдэд ээлтэй, ялангуяа хохирогч хүүхдэд ээлтэй ийм одоо ажлуудыг хийнэ гэд зөвлөмж засгийн газарт өгсөн байхгүй. Яг одоо нөгөө энэ хүүхэд гэр бүлийн шүүх байгуулагдсантай холбоотой эрүүгийн хэрэг хянах тухай хууль бас өөрчлөлтүүд орж байгаа юм. Яг нөгөө нэг тогтоолд туссан асуудлуудыг өөрөөр хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийг дахин хохироохгүй байх, хүүхдээс насанд нь тохирсон одоо асуулт асуух, удаа байцаахгүй байх гэдэг. Тэгээд дээрэс нь одоо дуу дүрсний бичлэгээр баримтжуулаад тэрийг нь одоо жишээлбэл нутаг баримтаар тооцдог байх гэж зохицуултууд орж байгаа байхгүй. Тэгээд манай яг илтгэлийг хэлцсэний дараагаар бол жишээлбэл цагдаагийн ерөнхий газар прокурор, улсын ерөнхий прокурорын газар бол маш хурдан арга хэмжээ авсан. Тэр нэг үгээр нөгөө миний дөрөвний хэлдэг зөвлөмж чиглэлүүдийг бүх нэгжүүд рүү өргүүлсэн. Энэ нөгөө эмэгтэй мөрдөгчдийн орон тоог бий болгоод тэгээд нөгөө асуултын жижиг асуултууд арга зүйг ингээд гарын авлага болгоод тэгээд бүх нэгжүүдэд тараасан. Сая одоо энэ жил он гараад цагдаагийн ерөнхий газар, улсын ерөнхий прокурорын газар хамтраад нэгдсэн зөвлөгөө хийгээд тэрэн дээр жишээлбэл энэ асуудлыг бол маш тодорхой зөвлөмжөөрөө бол ингээд нэгжүүдэд өгсөн явж байгаа байхгүй. Яг хуулийн тусаагүй ч гэсэндээ манай одоо цагдаагийн ерөнхий газар прокурор хорлыг бол хэрэгжүүлээд зөвлөмжөөр хэрэгжүүлээ явж байгаа. Хуулийн тусаад өгөх юм бол энэ бол бүр баталгаатай одоо гоё одоо хэрэгжихийн эрх зүй орчин бол бүрдэнэ гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ хэрэгжүүлэлт ажиллагаа өөрөө нөгөө хүүхдэд ээлтэй байх хэрэгтэй. Хэрвээ хүүхдэд яг ингээд давхар дахин ингээд дарамттай дахин одоо хохирох энэ нөхцөлийг бүрдүүлж байгаа хүүхдүүд хандахгүй байгаа байхгүй. Тэгэхээр маш чухал өөрөөр хэлбэл яг энэ асуудлыг хүүхдийн одоо хэргийг шийдвэрлэдэг шүүх байх нь их чухал. Тэр нь өөрөө ягээд хүүхдэд ээлтэй байх нь их чухал. Процесс ажиллагаанууд нь хүүхдэд ээлтэй байх нь их чухал. Тийм бол хүүхдүүд хандна. Өнөөдөр магадгүй
хуулийн байгууллагад хандахгүй байгаа нэг шалтгаан нь энэ нөгөө байгууламж процесстэй ажиллагаа нь хүүхдэд ээлтэй биш учраас хүүхдэд хандахгүй шүү дээ. Яашаа шүү дээ. Тэнд очиод дахиад нөгөө болсон явдлаа. Нэмж дарамтад нэмж сэтгэл зүйн шархаас зайлс гэж байна тийм ээ. Яг зөв. Тэгэхээр энэ өөр аягүй чухал учраас энэ ажлууд хийгдэж байна. Тэгээд энэ дээр бол их баяртай байгаа. Яг хүүхд гэр бүлч. Одоо хэрэгтэй бидний энэ хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг маш нарийн тусгаж өгөх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь бид нөгөө эргээд хөрөнгөө зарах хэрэгтэй. Магадгүй орон нутаг жишээлбэл өнөөдөр хүүхд гэр бүлийн шүүх байгуулах боломжгүй бол одоо байгаа шүүхүүдийг бид хүүхдэд ээлтэй болгомоор байгаа байхгүй. Процесс ажиллагаа хүүхдэд ээлтэй байхаас гадна нөгөө байгууламж нь өөрөө айгүй ээлтэй байх хэрэгтэй. Одоо жишээлбэл юу гэдгийг холбогдох хохирогч хоёроо хүүхэд байх юм бол хоорондоо нүүрэлдэх тэр нөхцөл боломжийг бид нэр хааж өгөх хэрэгтэй байхгүй. Тэгээ нэг хүлээлгэнд аминд биенийхээ өдөөс хараад нөгөө шүүх хурлаа хүлээгээд хоёр хөө сууж болохгүй байхгүй. Тэр хүүхэд чинь дахиад нөгөө улам айдастай айсгүй нөгөө болсон юм сэтрэнтэй. Тэгэхээр энэ бүхнийг бид нэр бас тооцож энэ шүүхээ бид нэр ээлтэй болгох хэрэгтэй. Орон нутагтай тусдаа хаалгаар ордог юм уу? Эсвэл одоо хүлээлгийн өрөөнд тусдаа байх юм уу те. Энэ мэтлээ энд ч мэдээж иргэн чинь зүгээр одоо бидний хэлснээр тэр нөгөө нэг зохион байгуулалтад хийгдчихгүй. Энэ дэр бол төсөв хөрөнгө зарах хэрэгтэй. За жишээлбэл одоо хууль тогтоогчд буюу эрх баригчдын зүгээс шинээр хуулийн төсөл өргөн барихтаа хүүхдтэй холбоотой хуулийн төслүүд дээр нийгэмд ер нь маргаан талцал их үүсдэг ийм хандлага харагдаж байдаг. За жишээлбэл одоо вакцины асуудал гэдэг ч юм уу, унааж хүүхдийн асуудлууд ч юм уу ер нь гаргаж байгаа хууль шийдвэр тогтоомжийн нийгэмд хилцэгдэж байгаа асуудлууд хүүхдтэй холбоотой байх юм бол маш их маргааныг ингээд агуулж байна. Тэгэхээр нөгөө талаасаа яг нөгөө хүүхдүүдийн оролцоог сайн хангах насан туршид ангаараа бие дааж шийдэх биш хүүхдүүдийн өөрсдийн дуу хоолойг сонсё гэж. Тэгэхээр инхээр нөгөө иргэний нийгмийн байгууллагуудтай тэр ялангуяа яг хүүхдүүдийн оролцоог хангасан иргэний нийгмийн байгууллагууд одоо скаутын холбоо ч юм уу, сурагчдын холбоо ч юм уу тэдгээр холбоонуудын үйл ажиллагаа бас эрчимжих шаардлагатай болов гэж харж байна. Тэгэхээр Монгол Улсын хэмжээнд яг энэ хүүхдүүдээс өөрсдөөс нь бүрдсэн сайн дурынхны оролцоо, байгууллагууд, холбоо хэрэг байдаг юм бэ? Яг байгууллагууд бол бас байгаа. Хамгийн гол нь нөгөө тэдний бас хэлж байгаа зүйлийг бид тусгаж авахгүй л байгаа даа л та. Яг залуучдын холбоо гэж байна, хүүхдийн зөвлөлүүд байна, тэ орон нутагт гэж байна. Тэгэхээр хамгийн гол нь тэдний нөгөө нэг гаргаж тавьж байгаа санал тэ дүгнэлтүүд энэ дэр бид ач холбогдохгүй байгаа байхгүй. Уг нь бол тэднийг бид нар бас одоо хүлээж аваад энэ чинь бас зөв юм байна. Энийг нь шийдэх хэрэгтэй, хамтраад хийгээл явах хэрэгтэй л даа. Яг янз бүрийн одоо бүтцүүд бол байна. Тэгээд одоо төслийн хүрээнд ч гэсэндээ ийм санаачлалууд айгүй их хийгдэж байна л да. Арга хэлбэрийн хувьд бол өөр өөр. Жишээлбэл нөгөө дэмжих бүлэг сургууль юм уу те боловсролын байгууллаганд иргэд байгуулагдаад тэр хүүхдүүдийг идэвхжүүлээд тэр хүүхдүүдийн одоо санал юуг нь аваад ингээ гаргаж ирж байна. Тэгээ хүний эрх үндэсний комиссийн хувьд ч гэсэндээ мөн ялгаа байхгүй. Энэ чиглэлээр одоо жил болгон бид нар хүүхдийн марафон зохион байгуулдаг. Тэгээ марафон үеэр нэг арга хэмжээ, чухал арга хэмжээ бол энэ хүслийн харьцаг гэдэг бид нар арга хэмжээ явуулдаг. Тэр нь болохоор ямар учиртай юм бэ гэхээр нөгөө хүүхэд багчууд маань оролцож байгаа хүүхдүүд маань бүгдээрээ нөгөө асуудлуудаа бичиж харьцагт өгдөг. Тэгээд тэрийг нь бол бид нэр хүлээж аваад нэгтгэхэд хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Монгол Улсын ерхий сайдд хөрвүүлдэг байхгүй. Тэгээ эн чинь бас нэг хэлбэр байгаа байхгүй. Оролцоог нь хангаж байгаа те. Аливаа арга хэмжээндээр хүүхдүүдийн санал хүсэлтийг аваад тэрийг нэгтгэхэд явуулна. За сая энэ хүний эрх хамгаалагч хүүхдүүдийн чуулганыг бас хүний эрхийн үндэсний комиссоос зохион байгууллаа, сайн дурынхныхантай хамтраад ингээд зохион байгууллаа. За тэрэн дээр бас хүүхдүүдийн санал бодлыг бид нар гаргаж ирээд бас холбогдох газарт нь хөрвүүлэх ийм ажлуудыг бол хийж байна. За нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн бас 3 дугаар чуулган бас энэ жил болсон. Тэгээ эндээс бас ирсэн саналуудыг бид нар нэгтгэхэд тэгээд энэ хөрвүүлэх энэ ажлыг бол зохион байгуулж байгаа. Тэгэхээр бид нар аль болох энэ хүүхдүүдийнхаа дуу хоолойг сонсдог баймаар байгаа. Одоо энэ хүүхдийн төлөө үндэсний зөвлөл гэж байна. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн одоо тэргүүнээр нь ерөнхий сайд ажиллаж байна. Гишүүд дотор нь жишээлбэл хотын дарга байдаг ч юм уу ийм бүтцтэй байгууллага байна. Тэгэхээр яг энэ байгууллагуудад хүүхдүүдийн санал сайн очиж чадж байна уу гэдгээс учир дутагдaltaй болж таарах гэдэг юм тийм ээ.
Ер нь бол бид нэр бас тийм гэж бол харж байгаа. Тэгээд сая бид нэр энэ 25 дахь хэлтгэлтэй бол энэ хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой бас үнэлтийг өгөх гэж оролцсон хичээсэн. За тэгээд ер нь бол нэг хэлбэр төдий хуралддаг юм байна. Гэдэг ийм дүгнэлтийг хийж. Тунхаг төдий байна. За он гараад бол 2 хурал боллоо. Тэгээд эдгэрдгээр бол энэ 2 хурал дээр бол маш тодорхой сайн одоо асуудлуудыг бол танилцуулж тэгээ шийдвэрүүдийг бол гарсан байгаа. Тэгээ өмнөх одоо 25 он, 24 он, 23 он гэх юм бол үнэхээр учир дутагдaltaй байгаа байхгүй. Тэгэхээр эн чин ач холбогдохгүй на гэдэг чинь өөрөө эргээл нөгөө хүүхдүүдэд хандж байгаа хандлагын асуудал шүү дээ. Уг нь их чухал бүтц байгаа байхгүй. Ялангуяа энэ хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хөрөнгө босгох асуудал, хөрөнгө шийдэх асуудлыг шийдэж байгаа. За тэгээд нөгөө энэ салбарын үйл ажиллагааг уялдуулах ийм шийдвэр гаргаж байгаа, эмчийг үүргийг хэрэгжүүлж байгаа. За төрийн байгууллагуудад чиглэл хөрвүүлэх эмчийг үүрэгтэй. За хуулийн этгээд зөвлөмж өгөх эмчийг үүрэгтэй байхгүй. Тэгээд энэ бүтцийг харах юм бол яг салбарын нөгөө нэг шийдвэр гаргах бодлого барьж байгаа хүмүүс бүгдээрээ байгаа. Уг нь тий. Тэгэхээр энийг хэрвээ бид нэр үр дүнтэй ажилуулж чадах юм бол бас асуудлууд бол ойлгомжтой шийдэгдэх ийм одоо дамжих шат дамжлагыг багасгахаас гадна засгийн газрын тэргүү өөрөө хүүхдийн үндэсний зөвлөлийн тэргүүнээр байна гэдэг бол уг нэг чухал ач холбогдолтой зүйл. Бол нөгөө бодлого үйл ажиллагааг нөгөө уялдуулна гэдэг ч өөрөө жоо. Өнөөдөр тэр бол жишээлбэл яг анх шатны нэгжтэр хөрсөн дээр бол аюул асуудалтай байгаа байхгүй. Жишээлбэл манай дээр ямар гомдлууд ирж яах вэ гэхээр тэ нөгөө хүүхд хамгааллын байгууллага жишээл улсын бүртгэлээр их газар ягаад за энэ хүүхдтэй холбоотой мэдээлэл авъя гэхээр нөгөө хувийн нууцтай холбоотойгоор бид мэдээлэл өгөхгүй гэгээд жишээлбэл ингээ гацаа үсэж байгаа байхгүй. За нөгөө санхүүжилттэй холбоотойгоор тэ нөгөө сангийн яамн дээр ангилалаа хийж өгөөгүй нөгөө аудит нь жишээлбэл хүүхд хамгааллын зардал гаргангууд нь дэр акт тавиад байх юм бол ингээд чи юм өрөөс уйлдаг байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүгдийн чинь уг нь бол уйлдуулах хооронд нь тэ энэ зөв одоо чиглүүлж удирдах энэ одоо боломжийн зөвлөлт байгаа байхгүй. Тэгэхээр энийг уг нь бол бид нэр маш үр дүнтэй ажиллах шаардлагатай байна. 5 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд сэтгэл сэртгийлэх аимшигтай хэрэг гарлаа. Монголчууд бүгдээрээ тийшээ анхаарлаа хандууллаа. Өнөөдрийн байдлаар жишээлбэл тухайн одоо замар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж исэн компанид ямар хариуцлага тооцогдох вэ? Хуулийн хүрээнд нь ярих юм бол. За мэдээж хэрэг салбарынх нь одоо сайд нэх юм уу энэ хариуцлага тооцно гэдэг ийм зүйлийг бол ярьсан байна лээ. За тэгвэл энэ дээр бол нөгөө цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Тэгэхээр цагдаагийн байгууллага шалгаад нөхцөл байдлыг бол тогтоох бах. Тэгээд ямар ч хэлсэн бол одоо холбогдох одоо эрүүгийн гэх юм уу зөрчлийн гэх юм уу хууль заасан энэ хариуцлагыг бол хүлээлгэнэ гэдэгт бол итгэлтэй байна. Хүлээх ёстой угаасаа. За түүнээс үл хамааран бид нэр энэ нөхцөл байдлыг ингээд аваад үзэх юм бол бид нэр уртсан сэргийлэх боломжтой байсныг бол боломжтой. За нэг тэгвэл энэ үйл ажиллагаа явуулж байгаа энэ одоо нутаг дэвсгэрчин бол нөгөө тусгай хамгаалалттай бүс байхгүй. Нөгөө хайгуулын лиценз өнө олборлолтын лиценз өнө энэ чинь бас нэг талбай зааж өгч байгаа шүү дээ. Тэр бол жишээлбэл хамгаалагдсан талбай. Тийшээ хүүхдийг бол оруулахыг хориглосон юм байна. За энэ бол нэг асуудал. Тэгэхээр маш олон хүчин зүйлийг бид нэр одоо үнэлжээж энэ дээр бол яг нөгөө хариуцлагын алдаа хариуцлагын одоо асуудлыг ярина. Дээрээс нь энэ нөгөө хаана алдаа гарав гэдэг энэ зүйлийг тодорхой болгох гэсэн үг байхгүй. Тэгэхээр эцэг их бол мэдээж хэрэг одоо миний одоо харснаар бол нөгөө тайлбар хийсэн байх шиг байлаа. Тэрэн дээр бол нөгөө хар хүн байхгүйс учраас хүүхдээ байгаа. За энэ бол байж болох одоо шалтгаан. За хүүхдээ ажил дээр аваад ирлээ. Миний хэлээд байгаа дөрөвний төрийн ордон хүртэл өнөдөр хүүхдээ өрөөд. Тэгэхээр тухайн орчны аюулгүй байдал хангагдсан байх ёстой байх нь шүү дээ. Зайлшгүй энэ бол. Тэгэхээр за яг ажил дээр аваад ирлээ гэж бодъё. Тэгвэл тэнд өнөөдөр ажил олгогч жишээлбэл нөгөө хүүхд хамгааллын бодлогоо баталсан энэ хүрээндээ хэрвээ ажилд нь үнэхээр одоо хүнд үзэх шалтгаантай зайлшгүй шаардлагаар хүүхдээ аваад ирсэн бол тэр хүүхдийг нь бас
бас аюулгүй байлгахын нөхцөл боломжийг нь бүрдүүлээд өгсөн болвол магадгүй бас тэр осол болохгүй байх байсан. За тэгээд энэ маш олон энэ шалтгаанд ингээ холбоо байна л да. Тэгэхээр энэ бүгдийг л бид нэр маш сайн одоо дүнж дахиж хамгийн гол нь ийм осол эрсдэл гарах ёсгүй байхгүй. За дээрэс нь энэ дахиад нэг асуудал ярих төстэй тэр нь юу гэхээр тэр өрөмдлөгийг хийсэн одоо байгууллага байна эсвэл тухайн одоо компани аль багчд байна үү те аюулгүй болох хэрэгтэй байхгүй. Өөрөөр хэлбэл тэр эрсдэлтэй орчинд ямар ч тохиолдолд яг хөөхд орохгүй гэж байгаа боловч ямар ч тохиолдолд хэрвээ тийм эрсдэл байгаа бол тэрийг одоо эрсдэлийг алгах, арилгах хэрэгтэй байхгүй. Одоо таглах, бөглөхтэй хэрвээ ашиглаад дууссан юм бол бөглөх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр өнөөдөр бол яг л ийм л зүйл дутагдж байна. Хүн бүр дор бүрнэ хариуцлагатай байх. Нөгөө чиг үүргээ, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх. За тэгээ хамгийн гол нь нөгөө хүүхэд нэгдүгээр ямар ч тохиолдолд бид нэр хүүхдийг бодох хэрэгтэй байхгүй. Аливаа шийдвэр, аливаа арга хэмжээ, тэ аливаа ажил хэрвээ цаана хүүхдэд эрсдэл дагуулж болох уу болохгүй гэдгийг бол тооцох. Тэгээд хүүхэд эрсдэлээс урт зэрэглэх бүх талын арга хэмжээг авах байхгүй. Хэрвээ нөх ухцсан бол тэгээд тэрийг дараа нь битүүлдэг байх. Үгүй хаяа явчихдаг байж болохгүй байхгүй. За тэгээд компани өөрөө дотоодын энэ хяналтын механизм байх хэрэгтэй шүү дээ. Яг нь байгууллагаар өөр компаниар ингээд ажил гүйцэтгүүлж болно да. Гүйцэтгээд дуусныхан дараа аюулгүй болгосон байна уу гэдгээ бас хяналтаа тавьдаг энэ дотоод механизм байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ маш олон энэ нөгөө хариуцлагагүй үйлдэлийн үр дүнд өнөөдөр жишээл 3 настай хүүхэд амнаас алдж байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр энэ бүгдийг бол тооцох хэрэгтэй. Энэ бүгдийг бид нэр маш сайн одоо хянаж энийг шалгадаг байх хэрэгтэй. За тэгээд ямар ч тохиолдолд ер нь бол бид нэр энэ хүүхдийн асуудалтай ард нь үүсэх үгүй гэдгийг бол үргэлж нягтладаг байх хэрэгтэй. 24 дахь илтгэлийн тухайд бас энэ өсвөр үеийн хүүхдүүдийн дунд. За ер нь ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүүхдийн дээрлэхэлт, үе тэнгийн дээрлэхэлт, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлуудыг тусгасан. За тэр ялангуяа одоо 24 дахь илтгэл дээр бол хэрэгжилтийн бас нэлийн төлөвөө авч үзэж явах шиг байсан. Тэгэхээр яг энэ өсвөр үеийнхний бөгөөд энэ үе тэнгийн дээрлэхэлттэй холбоотой асуудлууд дээр сүүлийн үеийн мэдээлэл баримт юу байна вэ? Өнөөдөр товч хариулаад байхгүй юу? Өнөөдрийн үндэсний комиссаас 23 дахь илтгэлтэй бол энэ боловсролын салбарт хүний эрхийн асуудлыг бол үндсэн. Энэ бол тэр чигээрээ нөгөө ерөнхий боловсролын сургууль байгаа байхгүй юу? Энэ хүрээнд бид нар ямар асуудал гаргаж тавьсан байх гэхээр үе тэнгийн дээрлэхэлт бол байна. Энэ дээр бид нар яралтай хариу арга хэмжээ авах ёстой гэдэг ийм санал зөвлөмжийг бол өгсөн. За 24 дахь илтгэлтэй болохоор бид нар энэ цахим технологи ашиглан үйлдэгдэж байгаа гендер суурилсан хүч хэрхэл оролцол нөгөө хүүхдүүдийн дунд одоо дээрлэхэлт, ялгуурлан гадуурхалт. За дээрэс нь нэмэх 18 одоо агуулмжтай энэ дарамтын асуудлыг, хүч хэрхлийн асуудлыг бид нэр ингээд судалсан. Энийг бол хүндсэн байгаа. Тэгээд сая энэ жил бид нэр 1 сард боловсролын сайдад энэ үе тэнгийн дээрлэхэлт бид нэр анхаарлаа хандуулаач. Энэ дээр цогц арга хэмжээ аваач гэдэг юм зөвлөмжийг бол өргүүлсэн байдаг. Тэгээд өнгөрсөн хугацаанд хүний эрхийн үндэсний комиссаас ч гэсэн яг энэ үе тэнгийн дээрлэхэлттэй холбоотой одоо нийслэлийн ерөнхий болсон сургууль дээр бол бас хяналт шалгалтыг хийсэн. Тэгээд үнэхээр үе тэнгийнхний дунд бол ялгуурлан гадуурхалт дээрлэхэлт бол байна. Бүр ноцтой хэмжээж байхаар. Энэ дээр бид хариу арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ дээр бид нэр цогц хамгийн гол нь цогц арга хэмжээ авах хэрэгтэй. Зөвхөн одоо юу гэдэг нэг сургуульд нөгөө хүүхдүүдэд явуулаад зогсох биш. Энэ дээр сургууль явуулахаас гадна бид нэр арга гэртэй асран хамгаалагчтай бас ажиллах хэрэгтэй юм байна. Хамтд нь бид нар энийг одоо шийдэхгүй бол зөвхөн хүүхдүүд юм эсвэл зөвхөн эцэг их гэдэг энэ бол биш юм байна гэдэг. Тэгээд дээрэс нь энэ томчууд их одоо нөлөө үзүүлж байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө хүүхдүүд чинь бол ер нь томчууд биднээс суралцж байна шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдөө зөв үлгэрэл үзүүлэхгүй бол энэ асуудал бол тэгэл арилахгүй гэл явна шүү дээ. Тэгээ яг хоо сүүлд хүний эрхийн үндэсний комиссаас ямар санаачлаг гаргасан бэ гэхээр
нөгөө түрүүн бас миний хэлсэнтэй энэ холбоотой юу вэ гэхээр нөгөө үеийнгийн дээрлэхэлт баг дээр нь бид нөгөө нэг хариу арга хэмжээ авахгүйгаас ингээд даймжраад бүр эн чинь ноцтой гэмт хэргийн шинжтэй болж байгаа. Энэ үр дүнг бол сая бид нэр сүүлийн одоо 2-3 кейс харлаа шүү дээ. Олон нийтийн сүлжийн цацагдсан энэ юу бичлэгүүд. Тэгэхээр бид нэр за магадгүй энэний цаана маш олон кейс далд байгаа юм байна. Ил болохгүй л болохоос. Тэгээд яагаад ил болохгүй байгаа юм бэ гэхээр энэ судалгаанууд дээр ч гэсэн энэ бол харагдаж байгаа. Тэр нь яагаад вэ гэхээр нөгөө сургуулийн нийгмийн ажилтнаа хэлэхээр нөгөө тоотгүй. Нөгөө хэлсэн нөгөө юм үгэндээ хэлсэн зүйлийг нөгөө ач холбогдол өгдөг. Тэгээд ингээ хаяад байгаа байхгүй. Тэгээд магадгүй энэс болоод хүүхдүүд өөрсдөө дугаа өнгөрөөд байна. Өөрсдөө асуудлаа шийдээгээд. Тэгээ магадгүй тэр нь ингээ даймжраад улам ингээ хүчирхийллийг бий болгодог гэдэг шүү дээ. Тэгэхээр улам ингээ даймжраад байх үгүйсгүй. За тэгээд маш олон тохиолдол байж болцсохгүй гэж үзээд бид нэр ер нь энийг хамтарсан ажлын хэсэг байгуулъя гэдэг саналыг гаргаад байна. Тэгэхээр зөвхөн нөгөө нэг сургуулийн дотооддоо шийдэх биш. Зөвхөн эцэг ихэн шийдэх биш. Магадгүй одоо ноцтой хэлбэрт шилжсэн үүдийн дээрлдэг цагдаагийн байгууллага биш. Энэ байгууллага бүгд хамтрая. Нэг итгэлтэй сууг бий болгоё. За тэгээд одоо бичлэг байна уу, баримт байна уу тэрийг нь хүлээж аваад маш олон төлөөллийн хяналтаар өөрөлдөл эцэг их хүүхдийн эрхийн байгууллага, боловсролын байгууллага, цагдаа, прокурор эдгээр бүгдээрээ нийлж хагаад энийг одоо ингээд яг маш сайн үр дүнтэй шалгахыг хариу арга хэмжээг нь авъя. Тэгээд нэг ийм одоо нэг тодорхой хугацаанд ингээд үзэх юм бол хүүхдүүдэд итгэл үнэмшил төрнө шүү дээ. За энэ асуудлыг шийддэг юм байна. Бидний энэ асуудлыг ингээд үр дүнтэй шийддэг учраас бид нар хэлэх ёстой юм байна гэдэг эргээд нөгөө сургуультай юм уу хараандаа хэлдэг байх хэрэгтэй. Хэлэх тэр юу н одоо сэтэл нэмэгдэнэ гэсэн үг байхгүй. Яг одоогийн байдлаар бол энэ нөгөө мэдээлэл нь бас нөгөө нууцлагдаж чадахгүй байдаг. Яг зөвхөн сургуулийн төвшөнд өөр нөгөө хөндлөнгийн хяналт байхгүй болохоор энэ мэдээлэл нь алдагдах эсвэл нөгөө нэмж дарамтанд орох янз бүрийн байдлаар нөгөө дахин хохирохоос ингээд айгаад байгаа гэж болцсохгүй байхгүй. Тэгэхээр энийг бол бид нэр яг энэ хамтарсан ажлын хэсэг гаргаад маш олон ингээд байгууллагын хяналтандор хийгээд үзүүлчих юм бол магадгүй эргээд нөгөө хүүхдүүд мэдээлдэг болно. Та одоо маш товч хариулаад өгөөрэй. Ер нь цаг бол хэдийний дууссан байна. Гэтэ энийг зайлшгүй асуух шаардлагатай нь ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтны тоо хангалтгүй байна. Хүний нөөцийн хомсдолд орсон байна гэж энэ. За зарим сургуулиудад одоо 600-аас 700 сурагчид нэг нийгмийн ажилтан ногдож байгаа бол зарим сургуульд бүр нийгмийн ажилтангүй ийм байдалтай байна. Тэгэхээр энэ нийгмийн ажилтны тоог нэмэх буюу хүний нөөцийг бүрдүүлэхээр ямар хөшүүргүүд байдаг вэ? Товч хариулаад өгөхгүй юу? Тэгэхээр нэг тэгвэл бид нар бодлогоор яг нөгөө хүүхдтэй ажиллах мэдлэг ур чадвартай бэлтгэгдсэн нийгмийн ажилтнуудыг ажиллах шаардлагатай. Тэгээ нөгөө хүүхдтэй ажиллана гэдэг чинь өөрөө нөгөө аюу нарийн мэдрэмж ур чадвар шаардсан ажил байхгүй. Тэгэхээр бидний энэ судалгааны хүрээнд гэсэндээ ерөөсөө нэг хүндж байгаа асуудал юу вэ гэхээр мэрэгсэн боловсон хүч. Хүний нөөцийн асуудал бол бид нэр үнэхээр дутагдaltaй байна. Одоо жишээл орон нутагт сумын нэг алсганд сургуульд жишээлбэл тэнд яг хүүхдийн одоо асуудлаа дагнсан мэрэгсэн сэтгэл зүйч нийгмийн ажилтан байхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө эргээд нөгөө хүүхдүүдтэй л нөгөө өгөх үйлчилгээтэй хүүхдүүдтэй ажиллах энэ л одоо очир дутагдaltaй болж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ хүний нөөцийн асуудлыг бид нэр маш сайн бодлохоор бий болгох хэрэгтэй. Бэхжүүлэх хэрэгтэй, бэлтгэх хэрэгтэй байдаг. За одоо ингээд бид нэр сая энэ хуулиар жишээлбэл шинээр ингээд томилчлаа шүү дээ. Тэгээд эдрийг бид нэр тогтмол бэлтгэх хэрэгтэй. Нэг удаа сургах биш, тогтмол сургах, чиглүүлэх, нөгөө менторлох гэдэг одоо сүүлийн үед ингээд ярьж штэ. Яг ингэж тогтмол хийж бид нар энийг хүмүүсийг мэрэгсэн болгоно. Өнөөдөр мэрэгсэн хүн ажиллахгүй байгаа учраас хүүхдүүд бас цааргалж байна. Мэрэгсэн хүн ажиллахгүй байгаа учраас нөгөө үйлчлэг нь нөгөө зохих ёсоор хүрэхгүй байна. Үр дүн гарахгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол бид нар бас анхаарах шаардлагатай.
За баярлалаа, өнөөдөр бидний хүсэлтийг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. За баярлалаа үзэгчдээ. Өчигдөр 6 дугаар сарын 1 буюу хүүхдийн баяр болж өнгөрсөнтэй холбогдуулан бид Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Хунантай хүүхдийн эрхийн асуудлаар ярилцлаа. Энэ ярилцлага Монгол телевиз болон терминалийн пэйж хуудсан дээр хадгалагдсан. За мөн YouTube хуудсанд терминал нэгт гэсэн чанал руу ормогц чөлөөт ярилцлагын плейлист байгаа. Энд мөн байрших болно. Ингээд маргааш 14 цагаас шин зочинтойгоор иргэн уулзъя. Баяртай.